За баярлалаа. Тэгээ 2019 оны 11 сарын 19-ноос 20-ны шилжигшин 04:30 минутанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 29-ийн тухайн тоотод угаардсан гэсэн дуудлага авсан. Тэгээ бид нар болохоор Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажуудлаас дуудлага аваад 7 минутын дотор очсон. Тухайн хаяг дээр очиход хашааны гадаа 56 орчим насны эрэгтэй хүн нэлийн сандарсан. Тэгээ гал дуудаад өгөөч байшин шатаад байна гэж хэлсэн. Тэгээ би буугаад 101 рүү залгаад галын дуудлага өгчөөд угаарсан хүмүүс наана гоё танаа хүмүүс чаана байна гэсэн чи урдлын гэрт байгаа гэсэн. Очоод бол байшин гал хасаад дүүрлцэж асч ийсэн. Тэгээд гэрийн дийдлийн даав асаад эхлэхээр гэрлөө нороод харахад гэр нь харанхуу гэрт нь болохоор гэрийн хойморт тэр буудан дээр орон дээр 2-оос 10 насны орчим насны 5 хүүхэд, 28 орчим насны 1 эмэгтэй, 56 орчим насны 1 эмэгтэй нийлээ 7 он байсан. Тэгээд танаа гэрчээ шатж байна. Одоо хурдан манай машинд орё гэдэг хүүхдүүдийн яг бүгдээрээ суудсан ороос нь хүнжилт нь хороогоод тэврээд машинд оруулсан. Тэгээд нөгөө 28 эмэгтэй нь болохоор гадуураа нэг хөрөв нөмрөөд тэг байгаа ер нь бол байгаа уцтайгаар бүгдээрээ машинд орсон. Тэгээд машинд оруулаад хүүхдүүдийн болохоор ихнэлсэн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай хүлээ авах тасаг төргөж өгөөд 56 настай эмэгтэйг болохоор цэргийн төвөмлөгийн хүлээ авах тасаг түлээл гэж өгсөн. Ийм л явдал болсон. Нийслэлийн төрийн тусламжийн төв бол өмнө нь одоогоос нэг 6-7 жилийн өмнө бол дуудлагынхаа нэг 63% нь 20 минутын дотор очдог байсан. Сүүлийн үед энэ оны байдлаар бол бид нар 87 гаруй 88% нь 20 минутын дотор очиж байгаа. Одоо манай хамгийн дээд хязгаар энэ удаагийн дуудлага бол ялангуяа шөнийн цагт ирсэн. Энэ дээр бас маш хурдтай очино гэдэг бол нөгөө замын бөглөрлөг байхгүй, зам чөлөөтөөс учраас 7 минутанд очсон. Бид нар бол ийм богино минутанд очих дуудлага бол зөндөл байдаг. Хамгийн гол нь манай жолооч нар, эмч нар бол одоо энэ аюул тулгарсан үед бэлтгэгдсэн. Байнгын одоо дотоодын сургалттай өөрсдийн хамгийн гол нь бие сэтгэхүй, биеийн сэтгэлийн одоо тэр одоо бэлэн байдал байдаг учраас энийг бол яар сандралгүй тэр улсууд тусламж үзүүлж яасанд би бас даргын хувьд баярлж байна. Тэгээ өнөөдөр эрүүл мэндийн яам сайд маань өнөөдөр бас энэ улсуудын зүтгэлийг үнэлээд бас их хэмжээний засгийн газрын шагналаар шагнасанд одоо эрүүл мэндийнхаа яамны хамт олон эрүүл мэндийн газрын хамт олонд талархыг мөн нийслэлийн биднийг дэмжиж ажилладаг нийслэлийн үйлчлүүлэгч нартаа баярлж байна. Би бас одоо цаашдаа бодож байгаа. Хойтлороо тэгээд шууд нуурсан гэсэн. Галах нэг Охин нь 2 хүүхэдтэйгээ хоёр гэрт нь тэг очихлаа тэр гал командуудад өгч гисэн байна. Тэгээд тэр гал командууд та гурван очсон тэр юм шиг нөгөө тушаал мушаал 7-гийн дулаан хүний юм. яагаад гэж болохгүй. Тэр айл одоо гэргүү нэг айлын түрээсэлсэн. Юу гал эмнэлэг бүүн асуудал үүсэх байсан. Ярилмаар юм байна шүү дээ. Тэгээ 7 минутын тэр гэдэг 7 8 болоо. би чинь бүгдээс нийгмийн арсан нэгэн битүүштэй холбоотой ерөнхийлөгч шүү дээ. Гэхдээ тэр ганц гэрээс гадна чинь байдаг юм шатсан юм. Андор цогцолдод бас доторх юм ч гэсэн хэрэг